За дундын бус ярилцлагын нэвтрүүлгийн ээлж тухайар та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. За бид энэ удаагийн дугаартаа улсын их хурлын гишүүн Бүрүүжавын сайн зургийг хүрсэн байна. Дундын бус ярилцлагын нэвтрүүлэг тавтаа мөрөл. Баярлалаа. Танд болон үзэгчдээс орой мэнд хүргэе. За 2026 оны хаврын чуулган өчтөр нээлттэй хийлээ. За нээлтийн үеэр бас ерөнхийлөгч орж ирж байна. Хууль төслөө танилцуулаад улсын их хурлын гишүүдийг ер нь энэ хуулийн төслийг дэмжиж ер нь тулгасан ч гэдэг юм уу, уриалсан ч гэдэг юм уу. Тийм өнгө аяст үг хэллээ. Та ерөнхийлөгчийн үгнээс ер нь юу ойлгов? Би яг чуулганы хэлт дээр ерөнхийлөгчийн үгийг нэлээд тийм тогтож ажиглаж сонссон. Мэдээж хаана хариуцлагатай байх энэ асуудлыг зарчмын хувьд тавьж зөв баг. Ерөнхийлөгчийн зөвхөн улсын их хурлын гишүүдтэй холбоотой энэ хуулийн төсөл төр өөрийнх нь үгний гол өнцөг поинт нь бол ард түмний шүүлтээр бол энэ улсын их хурлын гишүүний асуудал орох ёстой гэж. Тэгэхээр энэ үндсэн хуулийн үзэл санаа хууль эрх зүйн талаас ард түмний шүүлтэгдэх бол нөгөө сонгуул байхгүй. Одоогийн явж байгаа энэ тогтолцоо л гэсэн. Ард түмэн өөрөө ээлж сонгуул болон ээлж төв сонгуулиар дүнгээ тавьдаг л асуудал байна. Магадгүй зүгээр парламентын гишүүдийг тодорхой төвшөнд намыг барих, парламентын дархлаатаа нөлөөлөх ийм зүйл бол зүгээр болчихгүй гэдэг л юм болгоомжлол байгаад байгаа. Хоёулаа хуулийн төслийг заалт бүрээр нь дэлгэрэнгүй. Ярин та бол мэдээж хуульч гишүүн учраас энэ хуулийн төслийг заалт болгоныг нэрийнсээ уншсан байх гэж байна. Тэрнээс өмнө ярих ганц хоёр асуудал байна. Сүүлийн үед бол за үндэсний төв байдлын зөвлөлийн гишүүд ч тэр хэвлэлд өгж байгаа ярилцлага дээр байр суурь илэрхийлж байгаа асуудлууд, улсын их хурлын гишүүд сөрөг хүчний намын бүлэгч гэсэн нэг асуудал байнга гарч байна. Тэр бол парламентын дархлааны асуудлыг яриад байна. Өөр өнцгөөс тайлбарлаж байна. Ер нь парламентын улсын их хурлын ер нь дархлаа гэж яг юу юм бэ гэж байна? Ер нь бол энэ ард түмэнд оногдсон энэ эрх мэдлийг л хадгалах асуудал. Өөрөөр хэлэх юм бол бид чинь сүүлийн 1992 оноос л хойш нэг өөрийнхөө асуудлыг шийддэг болж ирж штэ энэ улс орн. Энэ 92 онд болсон ард түмэн засаглах эрхээ ард түмэн яг чөлөөт сонгуулийн зарчмаар олон намын оролцоотой чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлсэн ийм үндсэн зарчмын дагуу явагдаж байгаа сонгуульд оролцож байгаа нь ард түмэн бас энэ засаглалын эрх мэдлийг барьж байгаа нэг хэлбэр. Энэ сонгуульд ард түмэн өөрөө сонгогдоод нэр дэвшигчид оролцож болно. Эсвэл саналаа өгөх байдлаараа хэн нэг итгэдэг өөрийн төлөөлөгч буюу ард түмний элч төлөөлөгчөөр илгээж болно. Тэгэхээр энэ үндсэн хууль бол ингээд төрд байгаа эрх мэдлүүдийг төвлөрүүлэх биш хуваарлж өгсөн. Улсын их хурлын юу их үү? Гүйцэтгэх эрх мэдлийн юу их үү? Ерөнхийлөгч юу их үү? Шүүх юу их үү гэдэг. Тэгэхээр энэ бүх зүйлүүдийн л тэнцвэр алдагдах буюу энэ нөхцөл байдал бас тодорхой хэмжээнд юу гэмдэ амгүй итгэхгүй байдлаар орох энэ асуудал бол парламентын дархлаатай холбоотой асуудал байна. За парламентын гэдэг бол ерөөсөө нэг хүмүүсийн нэгдэл байхгүй баг ард түмэн. Тэгэхээр энэ баг ард түмэн айдсгүйгээр ямар нэгэн шахалт дарамтгүйгээр үгээ хэлж хуулиа батлах. Гол асуудал хуулиа батлах. Энэ улс орны гадаад дотоод бүх асуудлуудыг энэ шийдэж байгаа. Энэ өөрөө эргээд ингээд хэн нэгний хараат гэдэг юм уу тодорхой бүлэг эрх ашигын төлөө дуурдаг эсвэл тэрүүнд барьцаалагдаж эсвэл тэндээс шахалт дарамтаар айц үзтэй байх юм бол Монгол Улсын тусгаар тогтол байхгүй болно л гэсэн үг. Ерөөсөө дохио зангаар шийдвэр гарна гэсэн үг шүү дээ. Хойд солонгос шиг магадгүй алга ташилтын оролттой ярс гítэлгаар өргөдөг ямар ч мэтгэлцээ хилцүүлэг байхгүй. Тэгээ би юу хэлэх гээд байна гэхээр Монгол Улсын энэ өнөөдрийн яг өөртөөхөө асуудлыг шийдэд явж байгаа энэ асуудал дөнгөж 92 оны үндсэн хуулиар баталгаажаад 34 5 жил явж байна. Энээс арай бидэд уйдаг байстэй. Энэ эрх чөлөө, энэ тусгаар тогтнол энэ зүйлээс уйдаг байх гэж би бодож байна. Тийм учраас эрх мэдлийг тодорхой бүлэг гэдэг юм уу нэг этгээд төвлөрүүлж энэ геополитик болон хоёр супер павер гэж хэлэх үү те ийм хөршийн дунд байж энэ парламентын дархлаа бол Монгол улсыг цаашдаа ирээдүг л маш олон зүйл дээр л авч гарч байгаа шүү дээ. Янз янзын шахалт дарамтууд гадаад харилцаа талаас ч ирдэг. Энэ дээр бидэд парламентээр л аваа гардаг. Тэгэхээр бас иргэд маань нэгэнт өөрт нь олгогдсон энэ эрх мэдлийг хэн шилжүүлэх үү гэдэг зүйлийг 92 оны үндсээр тодорхой заасан. Энэ шилжүүлээд байгаа эрх мэдлийг яг мөн чанар буюу хууль тогтоох болон ард түмнийг төлөөлөх энэ улс орны гадаад дотоод асуудлыг шийдэхдээ хараа тусаар
бие даасан хараа тусаар айдсгүй ямар нэгэн барьцаагүйгээр шийдэх төр боломж нь хаагдах хэрэгтэй. Тийм парламентын дархлаа, парламентын ардчил гэдэг дээр бол энэс ухрах ийм бодолтой хүмүүс байхгүй байлгүй дээ гэж бас дотроо бас найдаж явдаг. Тэгэхээр улсын их хурлын парламентын дархлаанд ер нь хяналт тэнцлийн асуудал ер нь ямар байр суурь эзэлдэг. Эрх баригч нам мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүл сөрөг хүчин болсон нам түүний хяналтаа тавь гэдэг л зарчим байдаг шүү дээ, тий. Энэ яг хяналт тэнцлийн энэ харьцаа ер нь парламентын дархлаанд ер нь ямар нөлөө үзүүлэх? Ерөн зүгээр энэ парламентын дотоод хяналтын асуудал ирж штэ. Тэгэхээр ерөн зүгээр бидэд 92 оны үндсэн хуулиас хойш явж ирсэн сонгуулийн тогтолцоо энэ зүйлүүдийг хараад байхаар ерөнхийдөө нөө хоёр нам л хүчний харилцааг одоо бүрдүүлж байна. Тэгэхээр одоо зарим тохиолдолд бараг нэг нам нь үнэлэхүй болчихж байгаа шишээтэй. Өөрөөр хэлэх юм бол ард түмний санал гэгдээд байсан. Тэгэхээр энэ 23 оны үндсэн хуулийн өөрчлөлтийн нэг асуудал бол ард түмний санал гэгдэхгүйгээр ерөнхийдөө мажистар болон пропорционал системийг хослуулан оруулж ирснээр энэ парламентод олон намын төлөөлөл, энэ олон намын төлөөллийг дагаад нийгмийн олон янзын төлөөллөс орж ирж байгаа. Энэ байр суурийн, үзэл бодлын ийм ялгаатай хүмүүс орж ирээд мэтгэлцээний талбар. Парламент ч өөрөө ерөөсөө мэтгэлцээний талбар шүү дээ. Тэгэхээр энэ нэг одоо юу гэдэг даргаыг дагдаг эсвэл одоо нэг одоо зүйлүүдээр шууд ийм хатуу одоо тууширж явдаг ийм зүйл биш. Энэ дээр одоо хилцэж хагаад одоо тэгэл олонхын шийдвэрээ гардаг, олонхын шийдвэрийг хүндэтгээд дагаад явах хэвээр. За тэр бодлого хууль тогтоомж буруу байвал тэрэн дээрээ судалгаа төгөлтэй хийж гад өөрчилдөг. Ийм л одоо процессор ингээд цикл явж байгаа байхгүй. Тэгэхээр одоо яг зүгээр юм парламентын энэ хуулиудын цаана бол яг зүгээр эрх баригч намын одоо гишүүдийн асуудал ч юм уу маргааштай ингээд яригадаад байгаа боловч эцсийн дүндээ энэ бол яг зүгээр алстаа жижиг намуудаа л байхгүй болох гэсэн үг. Жижиг намуудаа сонгож байгаа гишүүдийн асуудыг чи ёс зүйч гэдэг юм уу жижиг юмар бүгдийг парламентын одоо орж ирсэн гишүүдээр нь тоглоод байна л гэсэн үг. Тэгэхээр энэ магадгүй зүгээр парламентын төрч дотоод хяналт буюу эрх барьж байгаа нам энэ зүйлүүд дээр одоо хяналт тавих тэр намуудыг дургуй өрөх юм бол эрх баригчид тоглоод байна л гэсэн үг. Жишийдэх гэдэг шүү дээ. Хоёрдугаарт яг зүгээр юм холимог тогтолцооны асуудал дээр бол мэдээж эвслийн засгийн газар байгуулах магадлал өндөр. Тэгэхээр ингээд эвсээд одоо юу гэдэг голлох хүчнүүд нь эвссэн тохиолдолд нөгөө сөрөг хүчний ганц нэг намаа боломжсондээ дарангуйлж эхэлнэ л гэсэн үг. Тэгэхээр нэгэнд энэ ард түмний сонгох хэрэгээр одоо халтаж болохгүй. Ард түмэн нэгэн сонголтоо хийсэн. Энэ бол дараагийн сонгуулиараа ард түмэнд үнгээ тавина. Яагаад би танаас ингэ асуусан гэхээр 2024 оны улсын хурлын сонгуулийн дараа таны сая хэлсэн хамгийн олон судалтай 3 нам гэж яриа те хүн намыг оруулаад. За энэ 3 нам бол эвссэн. Тэгээ ингээд зарим гишүүд 118-ын том бүлэг үүслээ. Энд сөрөг хүч ингэж алгаа гэдэг зүйлийг яриад явсан. Энэ маань өөрөө эргээд нэг 2хан жил болох гэж штэ. Яг хөө зүгээр нэг талтаа бас дангаараа байгуулад явж болно. Гэхдээ 68 суудлагддаг бол бас тийм яг парламентын тогоонд бол бас тийм хангалттай судал бол биш. 126 гэдэг тоотой харьцуулбал. Яг хууль бол 64-оор батлагдчихж байгаа. Тэгэхээр магадгүй зүгээр ер нь яг одоо нийтийн 68 гишүүн бас дангаараа гэдээ явхад за өвчжөө чөлөөтэй гадаад дотоод томилтоо магадгүй зарим асуудал дээр бас намынхаа гэдэг юм уу ерөнхий сайдын байр суурьтай нийлэхгүй ч гэдэг юм ингээ явах юм бол ерөн зүгээр яг хоо эрх барьж байгаа намын нэг 10-аас 15%-аас байхгүй гэж тооцож бас одоо шийдвэр гаргалтыг харддаг. Тэгэхээр бол үндсэндээ нөгөө ердийн олонхот бол бас яг ингээд тооны хувьд 68 гэж байгаа боловч бас парламентын тэр болоод тэр байнгын ороодын төвшин энтер дээр бол хүрэхгүй л дээ. Энэ бол ингээд явах юм бол улс орны бас нийгмийн эдийн засгийн асуудлууд бас шийдгээд хүндрэлтэй. Тэгэхээр зайлшгүй одоо бусад намуудтайгаа бас тодорхой төвшөнд эвсэж мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдал байсан юм гэж ойлгож байгаа. Одоо ч бас засгийн газар маань хэдийгээр арс намыг гаргасан ч гэсэн зандан шатар даргын засгийн газар бол ногоо нам хүн намтай явж штэ тий. Тэгэхээр энэ асуудлыг би бас тооцсон болов. За хоёрдугаарт яг зүгээр Монгол улсад бас яг үндэ хэлгээд эсвэлтгүү гэдэг зүйлийн зодонд автагдсан байсан. Бүгд ярьдаг, хийдэг, буюу шийдвэр гаргадаг хүн байхгүй. Тэгээ маш олон энэ асуудлууд буюу эдийн засгийн тэлэлт за нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн $7,000 гарч байгаа боловч энийг бас ойрын ирээдүйд нэг $10,000 хүргэж Монгол улсын дундаж давхрах буюу ерөн зүгээр өдөр тутмын жижиг зүйл стрессдгүйгээр хүний нэг амьдралын чанар сайжрахын асуудал гараад байгаа.
Тэгэхээр энэ бол эдийн засгийн томоохон шийдвэрүүдийг одоо цаг алдалгүй гарах үүднээс бол бас тодорхой түвшинд улс төрийн намуудтайгаа парламентын түвшинд бас ойлголцох энэ хүрээнд бол засгийн газар байгуулагдсан болов гэж боддог. Тэгээ энэ бол бас яг нэг хүний шийдвэр гэхээс илүүтэй тэр одоо саналыг дэвшүүлж болно. Гэхдээ энэ олонхын шийдвэр байдаг. Намын бүтцийн шийдвэрүүд байдаг л гэж хэлмээр. За гол яриагаар ойлоо. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл бол энэ хаврын жуулганыг бас нэлээд өрдөх юм шиг байна. За ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл буюу улсын хурлын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай улсын хурлын гишүүнийг эгүүлэн татах зохицуулт бүхий заалтууд энэ хуулийн төсөлд орсон байна. За хоёул заалт бүрээр нь задлж ярихын өмнө ерөнхийлөгч яг энэ хуулийг санаачлах эрхтэй байсан уу үгүй юу гэдгийг ярив. Мэдээж ерөнхийлөгчийн санаачлах, хууль санаачлах хүрээ хязгаарыг бол тогтоож өгсөн байна. Үндсэн хууль бол улсын хурлын тухай хуульд. Яг энэс л эхэлж байгаа. Шулуух хэлэхэд энэ дээр бас эргэлзэж байгаа. Ерөнхийлөгч бас ийм хуулийн төслийг одоо санаачлах. За санаачилж болно. Зүгээр улсын хурлын босгод авч орж ирнэ гэдэг сонио. Бусад гишүүдийн төр дээр бол энийг ч юм уу засгийн газар дээр хатуу барьж байгаа шүү дээ. Буцааж байгаа санаачлах хэрэггүй байна гэдээ явж байгаа. Тэгэхээр энээсээ эхлэж явах тийм эргэлзээтэй байдал байна. Тэгэхээр магадгүй зүгээр ерөнхийлөг санаачлаа гэхэд улсын хурлаас одоо тов тогтоох асуудал дээр бичиг баримтын бүрдэл яг өөрийнх нь санаачлах хүрээ хязгаар дотор байна уу гэдэг хянаад санаачлах боломжгүйг л өгн буцаах хэрэгтэй. Яг ийм зүйлүүдийг ингэж одоо гуйлж одоо байдлаар тайлбарлах юм бол ер нь тэгэл үндсэн хуулийн дээр 19 оны заалт бол нэг тийм ерөнхийдөө шууд хэвдэрч ийн л гэсэн үг л дээ. За улсын хурлын тухай хуулийн дээр бол тодорхой заасан байдаг. Та бас сая хэллээ. Улсын хурлын үйл ажиллагаа, улсын хурлын дээгтэй холбоотой асуудлыг зөвхөн улсын хурлын гишүүн санаачлаа. За өөр бусад хууль хэлэлцээд явах үед улсын хурлын дээгтэй холбоотой хуулийн төслийг өөрчлөхийг хориглоно гэдэг ийм заалт байгаа тийм ээ. Тэгэхээр яг энэ улсын хурлын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой ерөнхийлөгчийн санаачлан өргөн барьсан хуулийн төсөл нь улсын хурлын үйл ажиллагаа болоод дээгтэй яг холбоотой гэж юу н харж байна уу? Холбоотой л байх үү. Энэ үгээр чинь л үндсэн хууль дээр байгаа шүү дээ. Улсын хурлын үйл ажиллагааг хуулиар зохицуулна. Улсын хурл бас одоо дотоод бүтцийн нэгжийн байнгын болон хуралдааны хэлбэрээр үйл ажиллагаа явуулна гэдэг яг энэтэй холбоотой. Асуудал бүрийг яаж хилцүүгдэх зүйлийг чинь л наадгаар чинь зохицуулж байгаа шүү дээ. Тэгээ ягаа зүгээр зарим хуульчид энд дэлгэрүүлж байгаа гэдэг. Дэлгэрүүлж ирэх байхгүй. Зүгээр болж өгөл үг нь бас саналаа өргүүлээд за энийг нь бас улсын хурал дээр тодорхой төвшөнд ажлын хэсэг гаргаад манлал хин үзүүлэх хэрэгтэй байсан. Тэндээ үзээд ингэ шийдсэн бол бас нэг өөр хэрэг. Яг зүгээр номтой эрг шүүн бас нэг өчтөр мэдээлэл хийж илээ. Би бас нэг ийм төрөл иймэрхүү замаар л явах байсан болов. Тэрнээс биш одоо ингээд илэрхий байгаа үндсэн хууль болон улсын хурлын тухай хуулийг мушгиж тайлбарлаад өөрөө яг энэ улсын хурлын дээгтэй холбоотой хуулийг улсын хурлын гишүүн санаачлахаас гадна бусад хуулийг дагалдуулж хүртэл нэмэлт төсөл оруулахыг хориглосон байхгүй. Улсын хурл өөрөө нэг хилцүүлэлт өөрөө цэцтэр дутагдана. Тэгэхээр ингээл мухарталт орчиж байгаа. За хоёул хуулийн төсөл рүү орё. Ямар ч гэсэн та бол сая ерөнхийлөгчийн хуулийн төслийг санаачлах хэсэг нь эргэлзээтэй гэж өөрийн байр суурь хэлээ. Яг эргэлзээтэй биш юу санаачлах хэрэггүй гэж би одоо бас бодож байгаа тийм. За ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийн 1-р зүйл дээр байгаа. За энэ бол үндсэн хуулийн цэц улсын хурлын гишүүн үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлт гаргаж улсын хурлд танилцуулсан гэж байна. Одоогийн мөрдөж байгаа хуулийн дээр бол үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргаад улсын хурл түүнийг нь хүлээн зөвшөөрсөн бол гэдэг залттай байгаа шүү дээ. Тий. За яг энэ заалтан дээр та ямар байр суурьтай? Яг ерөн бол ингээд заалт болгон дээр ярил нэлийн олон юм ярьж байна. Би зүгээр яг бүхэлдэн дагуулга хийчихсэн ярихад зүгээр энэ хуулийг ингээд бас хилцэж зүгээр санаа гэдэг юм уу энэ хариуцлагын асуудлыг ярьж байгаа нь одоо бас нэг талдаа зөв боловч нөгөө талдаа бусад нөгөө институтууд нь биелнэ үү? Энэ механизмыг ашиглаж шийдвэр гаргах гэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол одоо бид чинь 19 онд үндсүүлийн өөрчлөлт хийчээд ерөнхийлөгчийн хуулийг ч гэсэн шинжилж чадаагүй байна. Наад цэцэн үйлчин баг 92 оны үндсэн хуулиараа байж байгаа байхгүй. Ямар ч одоо процесс нь маш ерөнхий, маш үзмжээрээ шийддэг. Одоо ингээд сая засгийн газрыг огцруулах асуудал дээр явах цэц бол ингээ өөрөө үндсэн хуулийг зөрчөөд шийдвэр гаргасан. Хин ч юм хэлдэггүй. Тэгэд ийм байгаа байдал дээр бол үндсэн хуулийн цэц дээр итгэх ямар ч арга байхгүй шүү дээ. Тэг өнөөдөр улс төрийн томилгоо нь дээж өгөхөөс 3 ерөнхийлөгчөөс 3 улсын хурлын дарга
Улсын хурлаас 3 гэж байгаа боловч за шүүх бол ямар хөө байдалтай байгаа вэ? Тэгээ одоо яг энэ улсын хурлын гишүүний бүрэлдэхүүнд байгаа хүмүүс би ер нь бүгдийг таньна. Бүгдийг яаж иймэрхүү ямар замналаар дэшээ ингэж гарч ажиллаж байгааг мэднэ. Цэцгийн бүрэлдэхүүнд. Тэгэхээр энэ цэцэд бол ямар ч итгэх байга байхгүй. Цэцгийн энэ хууль тогтоомжийг өөрөө цэгцэлжиж бас явах хэрэгтэй. Энэ цэцгийн эрх зүйн байдлын тухай хууль, цэцэд маргааны шийдвэрлэх тухай хууль энтрийг тодорхой төвшөнд явахгүй бол цэцэгдэг чи өөрөө эргээд үндсэн хууль рүү халддаг дураараа авиралдаг нэг юм субъект гарлаа шүү дээ. Тэгээ бид эдийн нөгөө буруу ойлголт яваад байгаа. Үндсэн хуулийн цэцгийн дээр хөхтөнгөр байдаг гэдэг. Үндсэн хуулийн цэцгийн дээр үндсэн хууль байдаг. Тэднүрт ингээд тийм нэг хэмжээшгүй буюу үндсэн хуулийг дураараа тайлбарч үндсэн хуулийг дураараа хэрэглэж шийдвэр гаргах юмыг олгож байгаа юм шиг бидэд ингээд дэгсдүүлсэн байхгүй. Тэгээ манайхан ч нөгөө тийм зарим иймэрхүү юмдаа их одоо цаад ухагдхууныг ойлгохгүйгээр ингээд туушраад ярьж хэлээд байгаа. Тэгэхээр ял наадах залт бол одоо үндсэндээ ийм хүлэн зөвшөөрөх байдалгүй байгаа. Ус төрөөс хараад ийм цэцэр шийдвэр гаргуулна гэдэг бол сая тэгээ засгийн газрын огцрол шийдвэр дээр одоо олон нийт ч гэсэн харсан шүү дээ. Засгийн газрыг одоо шийдвэр гараагүй гэж яхад маргаан үсгэж байна. Цэцэд тийм ирэх мэдэл байхгүй. Өөрөөр хэлэх юм бол цэцэд урьдчилан хяналт хийдэг зүйл байхгүй. Цэцэд зөвхөн одоо тухайн тэр албан тушаалтны үйлдэл төгссөн эсвэл албан одоо улсын хурлын хууль, улсын хурлын шийдвэр гарсан тохиолдолд хяналтдаг. Тэгээд хоёр өөр гормоор явдаг буюу улсын хурлын жишээ нь шийдвэрийг цэц хянах юм бол дунд судлалын уралдаанаар хэлцээд их улсын хурал төр дүгнэлтийг нь хүлээн зөвшөөрөх хэсэг шийдээд их судлаар эцэлэн шийддэг. За албан тушаалтных их судлаар хэлцэж бол гэтэл холиод гаргаж байгаа. Гиг зэрэг иймэрхүү нөхцөл байдалтай ийм улаан цагаандаа гарсан. Одоо Монгол улсын үндсэн хууль заасан бас суур зарчмыг бас их л эвгүй анхуулсан гэж би ойлгодог шүү дээ. Энэ өөрөө нөгөө цагаан дээр хараар бичигдсэн учраас би зөрөгтэй яриад байгаа. Хожим нь угаасаа энэ чи ярина шүү дээ. Судалдаг, ярьдаг институц нь ярина. Яг манай энэ асуудлаар жишээ нь Европын улс орнуудад бүр зарим нь үндсэн хуулийн эрх зүй судалдаг институцүүд бүр эрдэм шинжилгээний өвөл гараад бүр яригдээд эхэлсэн бэл. Германы манай кейс дээр. Тийм манай кейс дээр. Босон үйл явдлууд дээр. Тэгээ ийм л байдалтай байгаа учраас би бол наазаалт ч одоо бас том эрсдэл гэж л харж байгаа. Үндсэн хуулийн цэцгийн гаргаж байгаа шийдвэрүүд дээр сэтгүүлж байгаа хувьд ч гэсэн эргэлзээтэй явдаг л да. Жишээ нэг асуудал дээр 3 өөр шийдвэр гаргасан тохиолдлууд байгаа. Одоо засгийн газрын гишүүн, улсын хурлын гишүүний ажлыг давхараа гүйцэтгэх асуудал дээр жишээл 3 өөр шийдвэр гараад явсан асуудал байдаг. Үндсэн хуулийн цэцгийн тухай болон цэцэд маргааны шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинжилсэн хариуцлагын төсөл өнгөрсөн парламент үед мөнх хөргөл гишүүн ажлын хэсгийг ахлаад хилц хэсгийг баг дэмжсэн билүү тэг санаж байна. Тэг яг дараагийн их хурл гараад хуулиараа тохиолдлууд бүгд буцаагдсан. Бүгд буцаагдсан. Тэгээ одоо энэ хуулийн дээр яг цэцгийн асуудал хөндөгдөө гараад ирэхээр та яагаад энэ хуулиудыг оруулж ирээд шахаад явахгүй вэ? Яг би бас нөгөө улсын хурал дээр тодорхой ажлын хэсгүүд гараад байгаа зүгээр сая нэг хэсэг чинь энэ хуулийн чинь бүлгийн дарга Мөнхбаатар дарга бас ахалж ирсэн санагдаж байна. За өмнө нь бас заавчлаараа би бас нэрийн сандгүй ингээд гишүүдээр байгаа ажлын хэсэг бол ажиллаад байгаа. Би яагаад наад хуулийн чинь мэдэж байгаа хууль зүйн дотоод хэргийн яам дээр анх хуулийн боловсруулсан юм баггүй. Тэгээ манай яамны цолмон гээд одоо шинжээч ахлах шинжээч байсан. Цэцгийн гишүүнээр одоо ажиллаж байгаа мөнгө сайхан үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дараагаар ажиллаж байгаа. Бямж аргал бид дөрөв наад цэцгийн хуулийн чинь одоо сууж битсэн. Тэгээ ерөнхий одоо ийм зарчмуудыг суулгаж иж бас энэ барал үндсэн хуулийн үзэл санааг хамгаалж бас цэц одоо тий одоо хараа тусаар ажиллаж ингэж явах юм байна гэж явсан. Одоо тэгээд тухайн үед бол яг улсын хурлын гишүүн, мөнх хөргөл гишүүн ажлын хэсгийг улсын хурл дээр байгуулахаар боллоо. Хуулийн төслөө шилжүүлж өгөөрэй гэд тэгээ яваад ч ингээ гацчаад байгаа. Тэгэхээр энэ одоо цаашдаа зүгээр нэг байгуулгын гэдэг юм уу зүгээр яг цэцгийн энэ үйл ажиллагааныг бас иргэд төр болгоно бас нэг анхаарахгүй. Гэтэл өгнө одоо Монгол улсын яг энэ үндсэн хуулийн суурь дархлаа, үзэл баримтлал үндсэн хуульд бас Монгол улсад бэхжихүү. За иргэдийн суур эрхтэй холбоотой магадгүй зүгээр иргэдийн одоо улс төрийн эрх сонгох эрхтэй ээж холбоотой энэгээрээ дамжуулаад ерхөө ямархуу одоо засаг төртөө байхын асуудлыг өрч шийддэг ийм газрын хууль эрх зүйн орчныг бид нар одоо үеийн үед хойш тавьж парламент бас нэг гар хурж одоо яг гүнзгий оролцож чадахгүй байгаа нь бас туйлын харамсалтай л байна. Улсын хурлаас баталсан хууль тогтоомжийн асуудлууд
Үндсэн хууль зөрчнөө үгүй юу гэдэг асуудал дээр маргаа үүсгэж тодорхой шийдвэрүүдэд цэц гаргадаг. Гэвч үндсэн хууль өөрөө үндсэн хуулийн заалт нь өөрөө үндсэн хуулийг зөрчснө гэдэг асуудал дээр хүртэл маргаа үүсгээд хилцээд явж исэн учраас хуульчид бол энэ дээр цэцгийн асуудлууд дээр маш хэрэгэлзээтэй явдаг нь бол үнэн. Тэгээд яг энэ цэцтэй холбоотой асуудал дээр үндсэн эрхийн маргааныг хилцэх асуудал үндсэн хууль цэц ямар асуудлыг хүрээ хязгаарт багтаж маргаан хянан шийдвэрлэх үгээд олон асуудлууд уг нь энэ хуулийн төсөл дээр туссан байсан. Тэгээ яг суурь үзэл баримтлалыг таны хэлж байгаа л да. Тэгээ үндсэн эрхийн маргааны нэмүүл бас шүүх мэдлийн нөгөө тий яг эрүү иргэний хэргийн одоо шийдвэрлэлтэд хэрхэн яаж нөлөөлөх үү гэдэг асуудал байгаа. За дээрэс нь яг зүгээр гол асуудал юу вэ? Иргэд яг өөрийнх нь үндсэн эрх гэдэг юм уу? Яг өөрийнх нь тухайлсан эрх зөрчигдөөгүй буюу байхад одоо төрийн байгууламжийн асуудлаар ч гэдэг юм уу хин нэг ус төрчийн захиалгаар ингээд хандаж божигнуулдаг. Жишээ нь одоо энийг одоо маш олон хүмүүс ярьж байгаа ш тэмүүжин гишүүнээс эхлээ судлаачийн хувьч төр хууч тогтоогчийн хувьч маш олон зүйл дээр хэлдэг. За манай мөнх сайхан докторч өөрөө хэлдэг гэсэн. Тэгэхээр энийг бол одоо бас болдог бол энэ би яг зөвхөн улсын хурал парламент цагийн дээр тэмүүжин гишүүн тэр хуулийн төслийг бас одоо бас санаачлаад явж ах шиг байлээ. Тэгээ шийдэх ёстой л гэж харж байгаа. Би бас үндсэн хуулийн цэцгийн гишүүдийн яг үнэт зүйл дээр байж исэн хүмүүс ухарж байгаад бас гайхажсэн л та. Одоо жишээ нь та сая нэр хэлж ийн мөнх сайхан үндсэн хуулийн цэцгийн гишүүн жишээлбэл яг энэ асуудлаар бүр өмнө нь цэцгийн гишүүнээс өмнө томилогдохоос өмнө бол ингэж ярьж ирсэн байхгүй. Үндсэн хуулийн цэцгийн гишүүн бол улсын хурлын шүүлтүүрээр орох ёстой. Сонсголоор орох ёстой. Заавалч гэж ярьж ирсэн боловч өөрөө сонсголоор ороогүй томилогдсон гишүүдийн нэг учраас бас энэ бүрэлдэхүүн дээр бас эргэлзээтэй хардталтай явдаг хүмүүсийн нэг нь би бас өөрөө гэдгийг хэлсэн. Тэгс. Тэгээ хоёр дахь хуулийн төслийн хоёр дахь асуудал бол энэ жагсаалтын гишүүд байна. Мэдээж үндсэн хуулийн нэмэлт 23 оны нэмэлт өөрчлөлтөөр энэ 126 гишүүнтэй болъё. Холбогд тогтолцсон шилжээ гэдэг асуудал ярьсан. Жагсаалтын гишүүд намын дарга нар болоод ер нь эрх мэдэлтэй хүмүүс таалагдхаа болж эхэлж байгаа юм болов уу гэж би харж байна. Тэр ч утгаараа жагсаалтын гишүүдийг одоо намын нэр дээрээс дэвшүүлж байгаа гишүүдтэй нам өөрөө хариуцлага тооцдог байх. Энэ заалтыг бол ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтөөр оруулж иржээ. Намын дарга болоод жижиг намуудад үнэхээр халтай юм санагдаад байна. Намын даргад таалагдахгүй жагсаалтын гишүүн байвал сонгосныхаа дараа энэ надад таалагдахгүй байна. Энэ муухай ёс зүйн дурак байна гэж хэлээд эгүүлэн татах асуудал хүртэл яригадаад энэ конопыг жид арахгүй намынхаа эсрэг дарлаа гэдэг ч юм уу. Нөгөө хувь гишүүний үзэл бодол гэдэг зүйл алга болчих байдаг гэдэг ийм эрсдэл байгаа юм болов уу гэж хараад байгаа. Таны хувьд ер нь ямар дүгнэлттэй байна? Яг ерөн зүгээр зарим би бол хувь хүний байр суурь байдаг. Бүхэн өөртөө санал нийлэх албагүй. Тэгэхээр энийг л бидэд бас нэг мэдрэмж болгож аваасаа гэж бодоод байт. Тэгээ санал нийлэхгүй байгаа та санал нийлж байна гэд би бас заримдаа бас хэлдэг байхгүй. Тэгэхээр би юу хэлэх гээд байна гэхээр Монгол улсын үндсэн хууль бол бус хуулиар гишүүдийг жагсаалтын тойрог ингэж сонгоц хэлбэрээр ялгаж статусын зохицуулсан зүйл байхгүй. Гишүүн л бол гишүүн. Нэгдүгээр шүү дээ. Хоёрдугаарт энэ манай өнөөдөр энэ сонгогчоод байгаа 48 гишүүн бол нээлттэй жагсаалтаар батлагдсан. Сонгогдсон. Уучлаарай тий. Нээлттэй сонголтоор. Нээлттэй жагсаалтаар. Өөрөөр хэлэх юм бол жагсаалтын нэг дээр лувсан жамц ч гэдэг юм уу. Ингээд яг ард түмэн тэрийг нэрийг харж сонгосон байхгүй. Ард түмний сонголтыг авахтаа тэр хүмүүсүүдийг ашиглаж авчаад жоохон шүүмжлэлтэй хандах илүү их одоо профессионал мэрэгжлийн байгаа тэр мэрэгжлийн хүмүүс шүү дээ. Ахуу тэр салбарынхаа хүн дээр орж шатдаг. Аргагүй шүү дээ. Тэн чинь насаараа өөрөө хөдөлмөрлөсөн энэ салбарыг л төлөөлж орж ирээл асуудлыг нэг цэгцэлжүүлгээд яриад яваад байгаа байхгүй. Тэнгүүд яг зарим хүмүүс бол ингээл улс төрийн намын школ гонь гэдэг. Яг эцсийн нүндээ усыг хөрлөгдөг бол ард түмний одоо талын төлөөл байх хэрэгтэй. Харин зүгээр тэр улс төрийн одоо ямар тийм нам бас сургах гэдэг юм уу эсвэл мэдээлэл өгөх энэ асуудал нь тусдаа асуудал. Тэгэхээр би юу хэлэх гэж байна гэхээр ард түмэнд юм нээлттэй жагсаалтаар сонгож энэ хүмүүс нэг дээр байх хоёр дээр байх ингэж сонгочоод араас нь энэ хүмүүс таалагдахгүй байна гэд татдаг бол намын одоо нэг удирдах даргын одоо нэг даргын шийдвэрээр татдаг байна гэдэг бол ерөөсөө байж байгаа. Энэ ард түмнийг нөгөө хуурам мэхэл заллин мэхлэг гэмтэр хийгч шít. Нэгсэндээ баг төрийн эрхийн хууль бусаар явж байгаа үйлдэл юм уу та. Тэгэхээр энэ чинь ингэж болохгүй. Зүгээр хаалттай жагсаалт буюу зөвхөн ардын нам, ардсан нам, хүн нам, ногоо нам үндэсний эвслийг дуулсан бол энэ арай бас өөрөөр яригдчих болно. Бидний тэгээг байхгүй. Ардын намын жагсаалт гэдэг 48 хүн байсан.
тэр дотрыг харж агаад ардын намыг ерөөд нь 48 үлэнгийн дугуулсан байхгүй нэг дугуйлтаар. Бүх хүний нэр байсан. Тэгэхээр энэ өөрөө эргээд ард түмний сонголт байхгүй. Тэгэхээр би зүгээр энэ асуудал өөрөө эргээд хууль үндсэн хуулийн асуудал гэхээс илүү намын өөрөө нөгөө ямар хүмүүсүүдийг жигсаалтад оруулах сонгон шалгаруулах тэр процессыг одоо маш сайн хийж өгөх хэрэгтэй. Ярилцдаг байх хэрэгтэй. Тэр нэрүүдийг мэдээж намын дарга оруулж ирнэ. Дарга оруулж ирэхдээ оруулж ирэх шалгуурыг энэ намын дүрм бус зүйлээрээ өнөрцгөөд яах ёстой юм те. Энэ намын асуудал байхгүй. Тэгээ хууль руу жихэд иж болохгүй. Тэнгүүтээ энэ асуудал бол нөгөө жижиг гэдэг юм уу за нэг 4 судалтай 8 судалтай энэ намуудад бол үндсэндээ халгаатай буюу намын дотор нь бужигнуулж байгаа татдаг ч юм уу. Ингээд ерөөсөө л энэ жижиг намуудын л одоо бас том зовлон болж хуурна л та. За дээрэс нь бас нэг үзэл баримтлал гэдэг юм уу да зүйл энэ хуулийн төсөл төр байгаа нь иргэний гаргасан гомдлыг үндсэн хуулийн цэцэд асуудлаар улсын хурл хүсэлт гаргаад үндсэн хуулийн цэцээр шийдвэрлэх нь л дээ. 4 асуудлыг ярьсан байна. Өргөсөн тангараасаа нятсан. За тэгээд хуралдааныхаа 30-аас дээш хувьд хүрэлцэн ирээгүй. Санд хураалтын 30-аас дээш хувьд оролцоогүй. Дээрээс нь гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болоодад зөрчсөн гэдэг энэ асуудлууд байна. Энэ дээрээс ганцхан зүйлийг би танаас асууя гэж боддог. Гишүүний ёс зүйн дүрм гэж. Хуульчид болоод судлаачид яг энэ асуудал дээр маргаж эхэлж байна одоо. Ёс зүйг хуульчлах нь зөв буруу юу? Ёс зүйг ер нь яаж хуульчлах юм те? Гэдэг асуудлыг л яриад байна. Яг нь тэгээд нийтлэг яригддаг зүйлч байна. Бас салбар гэдэг юм онцлогч байна. Өчтөр бас Тэмүүжин гişээ хэлж лээ. Улсын хурлч өөрөө мэтгэлцээний энэ төр. Мэтгэлцээн дээр бие биендээ хатуутуу гэлж болно. Тэгээ энэ болгон таалагдахгүй ёс зүг байна гэдэг юм уу гэдэг асуудал ирж байгаа байхгүй. Жишээ нь одоо Улсын хурлын гишүүн Амгаланбаатар бие үнэлтийг одоо хүлээн зөвшөөрч хууль гаргана л гэдэг. Тэгээ энэ ёс зүг байна гэх юм хаашаа одоо тэгэхээр бидэд нөгөө юм бас хуульчилж болдог зүйл, хуульчлах шаардлагагүй зүйл. Заавал хуульчлах зүйл гэж энэ ирэмбэ ерөөсөө ойлгох хэрэгтэй. Ёс зүйг ерөөсөө хуульчилж болохгүй. Ёс зүйг ингэж тодорхой одоо юу гэдэг талууд тэр ёс зүйн дүрмийг барья гэсэн хүмүүс хоорондоо тохиролцож яг зүгээр улсын хурлын тогтоолын хэмжээнд гаргадаг. Дүрм журам гэдэг нэр томьёоны цаад ялгаан тэр байхгүй. Дүрмийг бол одоо жишээ нь за ийм имийг тавуулаа тохирж дагж мөрдөн шүүгээ тохироод баталж байгаа. Хин нэг итгээдэс биш. Дүрм журам гэдэг бол өнгөсөндө захиргаалтын шинжтэй. За хин нэг ирэх бүхий итгээд нь батлаа. За энийг та нар мөрдөн шүү гэж бодож байгаа. Тэгэхээр энэ асуудал одоо бас яг хэцүү. Таны одоо харах үнцэг, таны одоо бас үзэж сонссон зүйлээр уг асуудал жишээ нь ёс зүйгүй гэж бодож байгаа зарим нь жишээ нь энэ бол бас одоо хүний суур асуудал штэ гэдээ ярьж байна. Жишээ нь одоо магадгүй үр хөндлөлтийн асуудлыг ингээд мэтгэлцэн гарлаа гэхэд зарим нь бол энэ чинь ёс зүйн асуудал болохгүй. Зарим нь бол энэ чинь эмгтээчүүдийн эрх ч юм уу наад цаана гэдэг юм. Тэгээ энэ болгон зүйлүүдийг чи ёс зүйтэй зүйл ярьж ийн ёс зүйгүй зүйл ярьж ийн гэж хэлж болох. За эсвэл одоо жоохон одоо бие биентэйгээ мэтгэлцээний үед чи одоо мангартаа дэч гэдэг юм болчихэр ингээд явах уу. Ийм зүйлээр ингээд парламентын одоо дархлааг одоо ингэж маш хэврэг болгож болохгүй л дээ. Тэг яг хөө зүгээр тодорхой төвшөнд хүмүүний харилцаанаас байна. Бие биенээсээ дараа нь гар бариад уучлалт гуйчих харилцаач байна. Эн чинь тэгээд яг эцсийн дүндээ эн чинь нөгөө мэтгэлцээний талбар за эргээд эн чинь үзэл бодол байр суурь хинээс ч одоо хараад тус илэрхийлэх энэ талбар дээр бол одоо бас бүх зүйлийг хайрцагч ийн гэдэг бол бас за яадаг юм бол тоо. Тэг яг би бол хэлээд байгаа шүү. Зүгээр ингээд ийм гişүүдийн ганц нэг нэр дуртаад байгаа боловч яг алстаа бол энэ бол сөрөг хүчнээ байхгүй болгоно л гэсэн үг. Сөрөг хүчний жижиг намуудыг л дугуй олох хэрэгсэл болоод хуурч штэ. Одоо ийм төрөний хоёлоо ярьсан те улсын хурлын тухай хууль дээр улсын хурлын үйл ажиллагаа дэвтэй холбоотой асуудал зөвхөн их хурлын гишүүн санаачлна. За өөр хуулийн хэлэлцэж байгаа нөхцөлд дэвтэй холбоотой хуулийг өөрчлөх энэ асуудлыг бол хоригдлоо гэж тас хоригдсан байна. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл дээр хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг би харсан. Энэ дээр бол улсын хурлын нэг тогтоолын төсөл явж байна. За хууль батлагдсантай холбогдуулан зарим арга хэмжээний тухай улсын хурлын тогтоолын төсөл гэж. Энэ дээр би асуудал байна гэж би зүгээр харсан сэтгүүлч байгаа хувьд. Юу гэхээр яг
дэг болоод асуудлууд дээр ийм чиглэл өгсөн ч гэдэг юм уу? Энэ хэд хэдэн залтууд яваад байгаа. Улсын хурлын гишүүний ёс зүйн дүрмийн холбогдох хууль тогтоомж нийцүүлэн шинжилэн батлах гэж байгаа. За энэ бол энэ улсын хурлын үйл ажиллагаанд ихтэй шууд холбоотой юм шиг харагдаад. Дээрээс нь иргэний гомдлыг урьдчилан хянаа үзэх, нээлттэй хэлцэх, хэл санал хураах журмыг дэгийн тухай хуульд наривчлах. Бас дэгийн тухай хуулийг шууд хөндөж байгаа асуудал. Энэ тэгээ дээрээс нь төрийн байгуулалтын байнгын ороонд энэ асуудлыг даалгасгая гэдэг улсын хурлын тогтоолын төсөл яваад байгаа. Энэ дээр би асуудал байна гэж хараад байгаа. Яг зүгээр иргэдийн тодорхой саналаар шууд ингээд энэ асуудал үүснэгдэг бол хэцүү. За яг зарим улс оронд бол нөгөө нийт сонгогчдын хэдэн өвн санал одоо татах санал мал яасан бол гэж заалт байдаг боловч энэ бүр ингээд зогсоо зайгүй тухайн улсын улс төрийн бүжигнэлт юм байна. За энэгээр нь татагдсан гişүүд нь байхгүй. Гэхдээ байнгын энэ процессыг өргөмүүлж сөрөг хүчин эрх баригч намтайгаа ингээд тэмцэлцдэг ийм л одоо хэрэгсэл болдог. Тэгэхээр энэ нөгөө нийгэмдэх улс төрийн одоо улс төржилтийг л улам л хэсгэлд. Тэгээ магадгүй одоо энэ суурь зарчим улсын хурлын төвшөнд яваад ирэхээр бусад нөгөө сонгуулийн үр дүн сонгогддог. За ерөнхийлөгч, иргэдийн төлөвчдийн хурал руугаа энэ зарчим бас орж ирээ суух хэрэгтэй бол за бидэхгүй одоо тэгээд ерөн энэ арчсан сонгуул гэдэг юм уу? Энэ зүйл байхгүй болох. За ялангуяа парламентын энэ арчлалаар Монгол Улсын тусгаар тогтнол өнөөдөр бид асуудлаа бас нэг хинээсч асуухгүйгээр дотооддоо шийдэж байгаа энэ эрх чөлөөт байдлаас алдагдана гэж би харж байгаа. Тэгэхээр бидэд одоо монголчууд арай эрх чөлөөнөөс уйдаг байна. Бидэд 92 онд дөнгөж чөлөөтөө үзэл бодлоо илэрхийлж чөлөөт сонгуульд орж хувилбартаа буюу сонгох болцоотой нэр дэвшигчдээс нэгийг сонгож сонгуульд орсон шүү дээ. Өмнө нь яадаг вэ? Нэг хүнийг л сонгодог байсан. Өмнө нь яадаг вэ? Үг хэлээд үзэл бодлоор хавчин шахагдаж нутаг заад цөлөгддөг байсан. Шууд намын их хурлын гадаагаараа буудуулдаг байсан. Эсвэл ажил албан тушаалаар бүгд хохироод явдаг байсан. Энэ зүйлийг л буцааж авчрахыг хүсэхгүй байгаа бол бидэд энэ одоо асуудлуудыг өөрөө шийдэх ёстой шүү дээ. Тэгэхээр энэ дараа нь бол зүгээр улс төрийн намын төлөвшөлт гэсэн нөлөөлнө. За ерөнхийд сүүлдээ яг зүгээр сөрөг хүчин эрх баригч нам гэдэг юм уу нам хоорондын асуудал биш дотор нам дотроо одоо асуудлууд ярих. Ийм зүйлүүд ингээд явах одоо намууд жижигрэж одоо явах. За магадгүй одоо ийм нөхцөл байдлаас одоо тэгээ намын одоо тодорхой төвшөнд бас одоо намайг дараа нь гарсны дараа эргүүлэн татах юм байна гэвэл намууд бараг гэр бүлийн шахуу болж хуурах. Энэ нөгөө намын дотоод арчлал гэдэг зүйл хүртэл байхгүй болно шүү дээ. Тэгээ бидэд ийм зүйлүүдээр яриад ингээд ард түмний сонголт руу хаалдах тэр зүйл рүү байж болохгүй байна. Ерөн ард түмний сонголтын үлдээч хэрэгтэй. Ийм л зүйлийг би бас ингээд эцэстэн зүгээр яг хэлээд байгаа. Энийг нөгөө нэг тийм эсэргүүцээд байгаа биш. Мэтгэлцэж штэ. Бас нэг юм үнцэг байна. Энэ үнцгийг харахгүй мүү. Тэгээ энэ үнцгийг чинь бас хараад байгаа бас хууль зүйн талаас гаргалгаа нь байна. Сөрөг үр дагавар ийм авчирч болжгүй байна гэдэг. Ийм юм ярихаар үзэн ятдах. Зарим хүмүүс ч ингээд заавал өссөн хариултаа хэлэх гээл. Тэгэл ерөөсөө энэ үнцгийг хэлэхээр нь чи өстө нохон баас уруугч ёс зүйг таваарш хүний нүглээ даалдаг өстө нэг долгонсон нөхөч гэдэг юм уу. Ингээд субъектив байдлаар одоо ингээл мэтгэлцэн юмуд явж байна. Ямар ч тийм нөгөө яг агуулга ярьж байгаа юм алга. Тэгээ өнөөдрийн зүгээр яг нэг улс төрийг давж гарах. Өнөөдрийн энэ нэг жижиг одоо улс төрийн зөрчилдөөн гэх юм уу улс төрийн энэ одоо халаад байгаа. Манайхан их улс төр хална гэдэг сүлийн үед ихээр юу гэсэн ч үгүй би сайн мэдэхгүй. Энийг давж гарахын тулд ингэж байшингаа нурааж болохгүй шүү дээ. Үндсэн хуулийг нурааж болохгүй шүү дээ. Энэ үндсэн хууль гэдэг чинь чимэд багшийн хэлж байгаа алган багтсан Монгол улс гэж байгаа. Би бол одоо яг үндсэн хуулийг бол Монгол улсын төрсний гэрчлэл гэж хэлдэг. Бусад орн тэгдэг байхгүй. Яг нэг төрслийн гэрчинд эцэг эхийн нэр хаан төрсөн гэдэг шиг энэ үндсэн хууль гэдэг бол яг өнөөдрийн тусгаар тогтсон Монгол улсын ямар засаглалтай ард түмэн юуны төлөө зорж байгаа тэр идеологи тэр үзэл санааны шингэсэн тийм ч үүрэг байдаг. Энийг харин одоо өөрчилчихье. Энэний суур үзэл бол парламентын сулруулыг дархлаагийн байхгүй болгох гэдэг чинь харин үндсэн хуулийн эсрэг үндсэн хуульд өргөсөн тангарагаас нэцэж байгаа үйл ажиллагаа байхгүй. Тэгэхээр би бол ийм юмны төлөө ингээд дэмжиж янз бүрийн байдлаар чадахгүй. Өчтөрч би хэлээд байгаа. За ийм юмны дэмжиж одоо ингээд сэхэтний орон зэг байж байгаа. Одоо бус тэр одоо занал хил дарамт шахалт тэр хэлмэгдүүлэлтийг амссан ч явах л гэж. Тэгээ би ч одоо нэг засгийн газрыг огцруулах санаачлаг гаргаснаас хойш одоо элдв зүйл үзэж байгаа. Байнгын сэтгэл санаа одоо бүх юмний л одоо дарамтанд явж байгаа учраас сүлдээ ч одоо ингээд зарчим дээрээ үнж байх нь миний хувьд бол хамгийн том таашаал болчихж байгаа байхгүй.
хүний нөгөө зарчим үнцүүлийг эсрэг чи дуугар гэдэг шахалтыг өгж байгаа надад бол амар том тамлал шиг санагдаад байна. Гэхдээ минийх одоо зүв байхгүй ч болно шүү дээ. Би ямарч байсан өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлээд байр суурь хэлэх ёстой. Тэгэл олонхоор шийдэн шүү дээ. Яг л ийм зарчим энэ парламент өрнөх ёстой. Тэгээ яг иймэрхүү үнцэг ярмаа ирчээр ингээл байнгын гоочилдаг, дарамталдаг, ялгуурладаг зүйл ингээл байх. Та ойрд их стресстэй харагдаж байна лээ. Тэгээ стрессээ бити хэвлийнх нь гаргалдаг гэж. Яг ингэс өчтөр бол яг би бас бат цэцэг те нэрийн буруулчвал бас уучлаарай. Уучлалт байсан. За яг би бат цэцэг шөрөө хоёрт бол би ярьслах болцоог байна гэд маш одоо нөхцөл байдлаа тайлбарласан. Дагаад салаагүй. Гэтэл өөдөөсний 3 сэтгүүлч бас гарч ирээ тавлаа болоод ингээд яхаар за би бас хүндэтгээд. За би яг зөвхөн бас зарим талаараа ингээд хэвлүүч ингээд тастаад эвлүүлээд байхаар бас ярьслах хүртэл хүнд байгаа. Тэгээ би яг зөвхөн хүний нөгөө бид микрофоноо шууд ингээд зөвшөөрлөг тавьж харна л тэн дээр нь бас бохимдсан. Тэгээ ерөөсө заавал хүссэн хариултаа аавна гэдэг байхгүй. Тэгээ би одоо үндэ хэлэхэд ингээд ярьстаад тал талын байр суурийг бас хүндэтгэлээр гарах хэрэгтэй байд юм болов. Энэ ингээд сэтгүүлчийн бас хэвлийн бас нэг юм код болов гэж би бодох юм. Тэгэхээр ингээд би хариулахаар заавал няцаагаад хуульч чинь тэгээд байна. Тэгж хэлсэнгүүгээд ингээд имэл юмнаас болж ингээд явж байгаа. Яг би зүгээр уучлалт гуйсан. Тэгээ заримдаа ингээд бас яг зүгээр ингээ өөр үзэл бодолтой байгаа нь тэнд бас хүмүүс бас ойлгож хандаж. Тэгээ манай эдийг нэг л юм болон шахагдсан хүмүүс гэл одоо ерөөсөө ингээд байнгын ээрж тэгээд ерөөсөө ингээ байнгын бэлтгэлтэй ямар эвгүй байдалд оруулах уу тэр моментийг л гарах даалгавартай байт юм уу би сайн мэдэхгүй. Ийм л нөхцөл байдалтай байх. Тэгээ би бол учрын бодлоо хэлж байгаа. Би ярьслага өмөргүй байна. Тэгээ ингээ бас яг өрөөнлөө орох ч явахтал ингээл ерөөсөө шахаа зогсоол ингээл иймэрхүү юм бас. Тэгээ би бас уучлалт гуйсан. Таны нөгөө нэг Шингэрэлэд болсон асуудалтай холбогдуулаад хэлмэгдсэн байна. Энэ зохион байгуулалттай бичлэгээ задлаачаа гэдэг зүйлийг байр суурь илэрхийлээд тэр тэгж хэлсэн болохоор ч очиод за энэ байр суурийг дахиад хүргэчихдээ гэж бодож очисон гэдэг зүйлийг бас хэлсэн. Тэрэн дээр хамгийн гол яг тэгжил тайлбарлаж илээ. Гол нь та яг ингэж хөө. Яг үндэ хэлэхэд нөгөө сэдвийн агуулга нь миний тэр нэг халдлага дурдсан асуудал чухал юм уу үнцүүлийн асуудал чухал юм уу. Би бол өмнө л хэлсэн. Надад ингэ бичлэг нь өгдвөл би үзүүлчмээр байна. Би бичлэгээ бол үзсэн. Хэрэг гинжид ажиллагаа явж байгаа учраас би бас хууль сахиулах энэ байгууллагын хүндэтгэлтэй хандаад ингэ байж. Гэтэл намайг хэвлэлээр ерөөсөө янз бүрийн байдлаар ингэ мушгаад ичиж байгаа байхгүй. Тэгээ эний чинь ингэ зохион байгуулалтаа ийм зүйлүүд байгаа. За ерөн зүгээр яг хэрэг одоо бас материалууд нээлттэй болоод ирэхээр иргэд бол ойлгох уу. Одоо нөгөө сайн зөрөг гэдэг тийм амир одоо тент ингээл төвчгнөөл нисчгүйгээл хүнтэнтэй зандалж барилцаж аваал ингээл яасан юм. Би өөрийгөө одоо хууль бус салдлага өөрийнхөө эрүүл мэндийн амнаас лиг л одоо хууль бус салдлага товтлогоноос хамгаалсан. Ийм л зүйл ингээ байж байгаа. За энэ хадлага бас ямар хөө байдалтай эхлээд явсан энэ гэдэг бол ярил бас нэг өөр өмцөд байгаа. Гэхдээ энийг би өнөөдөртөө энэ одоо бас хуулийн процесс явж байгаа учраас бас хүндэтгээд ярьж болохгүй. Тэгээд надаас биш авдаг газраас би аваач л гэж тайлбарлаад байгаа. Маш олон байдлаар. Прокурор өөрөө хэргийн нөхцөл байдлыг нөгөө одоо тэг энэ хэмжээнд олон нийт мэдээлж болног бол өөрөө мэдээлж юм мөрдөгчөөрөө дамжуулаад хэлж болно шүү дээ. Би биш. Би бол прокурор мөрдөгчөд бол хэлсэн. Энэ бичлэгийг авч болох уу гэдэг зүйлийг өмгөөлөгчөөр дамжуулаад өгсөн. Миний хүсэлтэд хариу өгөөгүй. Аваад ингээд явбал үнэхээр одоо тэрийг нь олон нийтэд энэ чинь зүгээр л нэг юм хөнгөн асуудал واخгүй. За яг би тэр залуучуудын бас тэр тухайн момент дэврэн сэтгэлийг ойлгож байгаа. Яг үндэ хэлгээд ингээд улс орны эдийн засаг янз янз юм хүнд байгаа залуучууд бас бохимдох юм байгаа л واخгүй. Тэгэл ерөөсөө наад гэдэг юм уу ийм юм байна шүү дээ. Би болж байгаа чинь би болохгүй байгаа чинь би гэх бас та ингээд нэг иймэрхүү л одоо бас зүйлүүд хаанч л одоо ингээд уулзаад учирсан таньдаг ч бай таньдгүй ч хүмүүсийн орд болдог шүү дээ. Тэгэхээр ийм зүйлээс л одоо ингээд болсон юм аа. Тэгээд энийг нэг ингээд дэврэх гэж байгаа юм шиг би ерөөсөө яг өмнө хэлэхэд хэвлэл мэдээлэл нэг гарч ирээгүй шүү дээ. Яг хэвлээс гараад ирэхээр л гайхдаг бүр. Ямар сайндаа одоо учир нь олдтуулгүй. Тэгээд ямар сайндаа бүр эрүүгийн ялагдчих басна хууль зүйн сайтай амнаас мэдчих واخ. Би таны хэргийг бол энэ ярилцлаган дээр сонирхож дэлгэрүүлж ярмааргүй. За тэгье. Зүгээр стресстэй болохоор зүгээр тэр үйл явдал дээр л би асуусан юм. Гэхдээ яг үндэ хэлэхэд ингээд ар гэрлүү ингээд шахалт орно. Наад яг ингээд хууль сахиулах, хуулийн байгууллага ямар хөө байдлаар ажиллаж байгаа тэргээд яриул бүр ингээд инээдтэй юм баг шүү дээ.
Одоо манай ингээ хүүхдүүд бүр ингээ сэтгэл зүй асуудалтай. Би ингээ ажилд явцаагаар хаалга үүдийг зүгээр ингээ тасгаа балбаад хүүхдүүдэд айлгадаг. Танаа гэрийн үү? Тий. Тэгээ ерөөсөө л ийм байдалтай. Энд чинь ингээд яг үндэ хэлэхэд нөгөө хонгил гэдэг зүйл бий болчиход байгаа байхгүй. Би ч засгийн газрыг огцруулснаас хойш ерөөсөө л чамайг яаж хийж яагаад асуудалд оруулна гэж хэлсэн. Яг энэ нам хэлсэн амдаа хүрч байна. Намын даргад өрсөлдсөн хүмүүсүүдийг гүтгэж жагаад хийж байна. Хурал даргасан хүнийг бүр одоо хууль ус төр ирэх мэд хуулиасаар авах гэмт хэрэгж байна. Гэхдээ эн чинь тэгээд ийм зүйлүүд ингээд давхцаж байгаа нь тохиолдол юм. Тэгээд эн чинь одоо хар гэрлүү ингээд ажлын цагаас ч гэдэм үү гарч орцсон байгуур нь очиж хүүхдүүдийг айлгадаг, хаалгануудыг нүддэг. Ийм баримтууд нь байгаа шүү дээ. Манай одоо баг 5 настай. Бүр ингээд ахтагаа ингээд нэг үлдээд одоо эхнэр үтээр нэг хоол хүнс цуглуулчаад ирэх хооронд байдаг ус одоо бүр байж чадахгүй. Ийм л биш үү? Яг хөө тэгээд энэ асуудлууд дээр хуулийн нэлтийн байгууллага нь яваад асуудлууд нь нэг талдаа гарах байлгүй дээ гэж бодож байна. Би тэгэл асуудлыг яг зүгээр амар бол хэлээд байгаа байхгүй. Өөртөө ч холбоотой асуудал дээр тэр прокурор зөвшөөрөөд тэр бичлэг гаргавал эртхэн шиг тавьсан дээр шүү гэж. Тэгээд олон нийт ч гэсэн нэг талаас харин тэрийг л үсэж байна. Харин тий. Би ингээд илүү дутуу юм ярьж явж байхаар за эсвэл одоо ингээд нэг ийм сэтгүүлч нар яасан ингээд асууж байхаар уг нь тэрийг нь ил тавиад тэр нэх одоо хэрэгт нөлөөлөө шийдвэр гаргахад нөлөөлөд ах юм байхгүй. Үүний ягарахгүй л одоо ингээд суугаад зодуулаа суучаал бичлэг байгаа. Дахиад зодуулчаад сууж яхад л ирээл мөрөгж байгаа бичлэг байгаа. Мөрөгж явахад л өөрийгөө хамгаалаад ингээд гар саруулж байгаа. Тэгэл өөр юу байгаа юм? Ийм л юм баг шүү дээ. За би зүгээр хэргийн материал гарсны дараа яг гэрчийн мэдүүлгүүдээс онцолж бас зарим зүйлүүдийг хийлнэ. Би өгнө болцоо байдаг бол одоо ч хэлмээр байна. Маш их сонь юм баг. Тийм, улс төрчдөд мэдээж хүн болгонд л хардах хэрэг байгаа. Сэтгүүлчдийг хардаж болно, сэтгүүлчд улс төрчдийг хардаж болно асуудлууд байгаа. Гэхдээ хамгийн гол зүйл нь бол улс төрчид сэтгүүлчд хоёр, сэтгүүл зүй хоёр дайсан биш шүү гэдгийг би танд хэлээд энэ яриа ингээд өндөрлөе дөх хоёлаа. За тийм. Би наадахтай чинь санал нэг байгаа. Гэхдээ дайсан бишээ гэд нэг хүнжилд орч болохгүй. Эсвэл нэг хэсэг улс төрчдийн захиалгаар бусдыг намнахад ч гэдэм үү муухай харагдуулахын төлөө эсвэл нийгэмд бодит мэдээллийг тухайн улс төрийн нөхцөл байдлаас одоо тааруулж одоо манипуляц хийж дээрээс нэмэр ачир хийж эсвэл тодорхой хэсгийг хасаж хүргэж болохгүй. За тэгээ ерөөсөө л хяналтаа тавих хэрэгтэй. Эсвэл одоо юу гэдэг одоо энэ зарчим дээрээ байхын тулд дундын байр суурьтай байх хэрэгтэй л гэж би хэлэх гээд байна. Тэгэхгүй ингээ хуваагдаад шүү дээ. Энэний тэний. Би энэ зарчмыг л яриасаа ярьж чад. Хоёрдугаарт энэ би яг зүгээр таны энэ хардах гэдэг зүйлтэй санал нийлэхгүй байна. Сэтгүүлчд маань хэвлийнх манаас ойлгос. Одоо энийгээ болох хэрэгтэй. Сүүлдээ энэ халдварлаад ус төрчдийн амны зугаал. Би хардаж ингэж хэлж. Ийм хариуцлагагүй болчиход байна шүү дээ. Тэгэхээр ингээ сэтгүүл зүй бол тэр их сурвалж нутг баримтын араас аваад эрен сурвалжлах сэтгүүл зүй хийгээд баримт мэдээллийг л бодитоор нөрөх хэрэгтэй. Талуудын байр суурийг гаргаж ирж хагаад магадгүй дундын одоо дүгнэлт шүмжээ хэлж болно. Эсвэл үзэгчид дүгнэлтээ гаргаж болно. Ийм байдлаас явна үхээс биш тамхины зэг дээр гэдэг юм уу эсвэл хин нэгэн ус төрчийн нийгэм сенсацийг дарах сенсац гаргаж ирж байгаа хувийн мэдээллийг мэдээ болгож тавьдаг. Тэгээ энийгээ би танд баримт байгаа юм уу гэхээр хардах хэрэг байна. Тэгээ энэ хард түмжийн ийм мэдээлэл гэж живчлээ шүү дээ. Тэгээ энэ өөрөө Монголын одоо парламент гэдэг юм уу энэ үндсэн үйлдвэрлэлийн ёсыг энэ иргэд одоо бас тодорхой төвшөнд амар амгалан гэдэг юм уу итгэж бас тодорхой институцтэй итгэхийн хамтдаа нурж байгаа. Ус төрчд байна, сэтгүүлч нарч байна. Тэгээ нэг талдаа ингээ манай ус төрч нар ингээд бохир заван ус төрчөнд хамахын тулд энэ бүх зүйлүүдийг гаргуу ашиглаж байна. Яг хөө зарим нь бол ингээд редакцийн сэтгэл зүйтэй явж байхад зарим нь одоо ингээд сэтгүүлч нэрийг ашиглаж ийм зүйлүүд хийж байгаа юм болов гэж харагдахаар байдаг байхгүй. Тэгээ би яг зүгээр мэдээж энэ сэтгүүлчийн үйл ажиллагаанд хөвдөлтэй хандна. За зохисгууд юм бас зүйл гаргасан бол би бас уучлалт гуйж байгаа. За баярлалаа. За энэ сэдвийг хоёулаа. Хоёулаа ерөнхийлөгч өргөн барьсан хуулийн төсөлтэй холбоотой таны байр суурийг би бас хуульчиж хувьд гэж ойлгож байгаа шүү гэдэг утгаараа сонслоо. Энэ хуулийн төсөлтэй холбогдвол бас нэг асуудал яригадаад байна. Тэр нь энэ хуулийн төсөл хэрвээ улсын хурлын босоод аваад за батлагдлаа гэж бодвол олон гишүүдийн нэр байна айгуулн татагдах. Хэцүү алдаа гаргасан одоо гэмт хэрэг нэр нь холбогдсон. За гэмт хэрэгтэн гэдэг нь хүртэл тогтоогдсон их хурлын гишүүн хүртэл байгаа шүү дээ. Энэ энэ хүмүүс ер нь бүгдээрээ татагдах нэ гэдэг ийм яриа гарч. Энэ хууль эргэж үйлчлэхгүй гэдэг зарчим энэ хуулийн дээр үйлчлэхгүй гэж
асуудлуудыг бас яригдаад байна. Яг хоо тэгээд энийг мэдээж энэ асуудал бол тодорхойг харагдчихлаа. Гэхдээ би нөгөө хэлсэн шүү дээ. Энийг хилцээд ирэх нь өөрөө парламент өнцгөл зөрчих гэдэг. Тэгэхээр парламент одоо бас спикер маань хэлээлээ. Би бас манлайлалыг үзүүлж ажиллана гэсэн. Тэгэхээр талын дээр судлаач эрдэмтэд магадгүй ерөнхийлөгч хуулийг боловсруулсан судлаачид бас байлаа шүү дээ. Тэр залуучуудыг оролцуулаад намуудын гэдэг юм уу талын төлөөллийг оролцуулаад ажил хэсэг гаргаад бас энэ зүйлүүд судлаад үзэх хэрэгтэй л гэж бодож байна. Би нөгөө эхлэх процесс нь буруу болчихоо цаашаа ингээд бас зөвтгөө ч юм уу ингүүл тэгүүл гэж ярмааргүй. Тэгэхээр өөрийнхөө нөгөө зарчим үзэл байдлаасаа ч юм уу ингээд эсрэг ирж болчих гээд байгаа байхгүй. Яг хоо нэг талаасаа асуулт байж болох ч би нөгөө талаас нөгөө субъектив байдлаар асуухгүй байгаа. Та яг объектив байдлаар ерөнхий утгаар нь асуудаг. Би одоо таны нэр яригдаад байгаа учраас энэ хуулийг эсрүүцээд байгаа юм биш үстэй гэж асуувал утгагүй байх. Энэ өөрөө нөгөө нэг парламентын ардчлал, парламентын дархлаа гэдэг бүгд бүтэн институт хоорондын асуудал учраас би субъектив байдлаар асуухгүй. Зөв. Миний асуудал энэ хуультай хуульгүйгээр шүүх эцлээ ч юм уу ингэж шийдвэл асуудлууд угаасаа шийдэгдэнэ. Тэндээ битээ санаа зовоо. За та түрүүн сая өгнийхээ сүлд нэг зүйлийг ярьсан. Би бас тэр сэдвээр ярилцъя гэж бодож байна. Тэр бол Монгол Улсын үндсэн хуульд оруулсан 19 оны нэмэлт өөрчлөлт байна. За энэтэй холбоотой энэ өөрчлөлттэй холбоотой хуулиудыг нийцүүлэх ажлууд одоо хүртэл ингээ үргэлжилсээр байгаа. Гэхдээ нэг том хууль үлдчихэл нэг сураг нь бол 2021 он 22 он хавцаа гарсан. Тэр бол ерөнхийлөгч өөрөх нь хууль. Ерөнхийлөгч Монгол Улсын ерөнхийлөгчийн тухай хууль гэж байна. Тэр бол 2019 оны үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлттэй нийцүүлээгүй. Одоо ямар ч хүн ороод legal info руу ороод хараад ерөнхийлөгчийн тухай хууль гээд search хийгээд хайхад одоо жишээлбэл Монгол Улсын үндсэн ерөнхийлөгчийг 4 жилээр сонгоно гэдэг заалт нийцэлтэй байгаа шүү. Тэг итгэвтэй байгаа. Ингээ зөрчилдөд байгаа. Тэг зөрчилж байгаа. Яг хөө тэгэл үндсэн хуулиа дагах учиртай учраас ингээ 6 жилээр асуудлууд ярьж байна. Яагаад Монгол Улсын ерөнхийлөгчийн хуулийг үндсэн хуультай нийцүүлэхгүй байна гэж та харж байна? Яг 19 оны үндсэн хууль батлагдаад 20 онд Улсын хурлаас үндсэн хуульд нийцүүлж ямар хууль тогтоомжуудыг ямар цаг хугацаанд хэн оруулж ирэх вэ гэдэг өөрчлөсөн. За энэ үрээндээ бас засгийн газартаа алгасны хууль бол ерөнхийлөгч хууль байсан. Тэгээ манай хууль зүйн дотоод хэргийн яам тухайн үед боловсруулад энэ ерөнхийлөгчийн хуулийг засгийн газар танилцуулаад ингээд дэмжигдсэн. Тэгтээ тэгээд бас улс төрийн тодорхой шалтгаануудаар ороод энэ хууль ерөөсөө улсын хурал парламент орж ирж хилцэгдэг. Ийм л зүйл байгаа. Яг гоо зүгээр энэ бол нэг институт хоорондын асуудал байхгүй. Хүмүүсийн хооронд ерөөсөө асуудал биш. Хүмүүсийн зүгээр жоохон зөрүүтэй байр суурь тухайн үед л яригдж байгаад өнгөрдөг. Тэр зүйлүүдээс сургамжаас энэ институт хоорондын харилцааны асуудлыг яаж баланстай одоо үндсүүлийнхээ үзэл санаанд нийцүүлж хөгжлөх үү гэдэг асуудал. Тэгээ одоо манай жишээ нь ерөнхийлөгчийн бас онцгойныг бүр ирэх асуудал хориг тавих үед байхгүй. Тэгэхээр одоо жишээ нь бусад оронд бол хориг тавих асуудлыг тодорхой болгож өгдөг. Жишээ нь цэцэн шийдвэрийг хүлээж авах хэсэг, хин нэг албан тушаалтныг томилж хүлээлгэх асуудал дээр хориг тавьдаггүй. Чимбийн Хөрлөбаатар баг жишээ нь шадар сайдаар илүү томилогдож байхад Баттулга ерөнхийлөгч хориг тавиад энэ бас болохгүй байхгүй. Ерөнхий сайд болон парламентын бүр ирэх. Тэгвэл ингээд томилгоо болгон дээр хориг тавиад субъектив байдлаар хандаад байвал эн чинь бүр утга алдсан шүү дээ. За тэгээд ерөнхийлөгчийн сонгуулийн 5-ыг зарлах шийдвэр улсын хурлын шийдвэр дээр хориг тавьдаггүй. За дээрээс нь нөгөө шинээр сонгогдсон ерөнхийлөгчийн бүрийн эрхийг хүлээмжшэрж баталж байгаа хууль дээр одоо ажиллаа өгч байгаа ерөнхийлөгч хориг тавьж болдгоо ч гэдэг юм уу. Гиг зэрэг энэ зүйлүүдийн тодорхой болгох. За Австриас болсны дараа хязгаарлалтууд юу байж болох вэ? Монгол улсын төрийн тэргүүн байсан учраас энэ бусад оронд нөгөө ерөнхийлөгчийн бүрийн эрх тус сургууль хүндэтгэлтэйгээр бодог. Ерөнхийлөгчийн нэрмжит заавал том бүтээн байгуулалт хийдэг. Тэгэхээр энийг нь ерөнхийлөгчийн институцаа тохирдог байхгүй. Жишээ нь одоо ингээд ерөнхийлөгчтэй зориулж театр барих, ерөнхийлөгчийн нэрмжит одоо тодорхой соёлын гэдэг юм хүүхд залуучууд зориулсан тийм бүтээн байгуулалт хийх гэдэг юм. Улс орон харилцаа адилгүй. Гиг зэрэг наазахын ингээд бүх зүйлүүдийг нь бас юм зохицуулсан хууль бол байсан. За мэдээж одоо яг ерөнхийлөгчийн хуультай холбоотой бас нэг бол үндэсний аюулгүйдийн зөвлөлийн статусын гэдэг юм уу тэрний бас зохион байгуулалтын асуудал ч байсан. Өнөөдөр яаж ийм нэхэр одоо Монгол Улсын гүйцэтгэх мэдлийг одоо ерөнхий сайд өдөр тутам энэ аж ахуй үйл ажиллагаа төрийн үйл ажиллагааг авч явж байгаа мөртлөө ерөнхий сайд бол яамдурд дэмжигдээгүй асуудлуудаа ингээд сухандаа хийж аваад ерөнхийлөгч улсын хурлын дарга руу бариаг өвчтдөг, тэргээр лоббиддаг. Тэнгүүдэд энэ үндэсний аюулгүйдийн зөвлөлийн шийдвэр гаргаад ингээд асуудлуудыг ингээд өөрөөр шийддэг. Тэгэхээр уг нь бол ингээд үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хилцүүлэх асуудлуудыг
ямар асуудлыг ерөнхийлөгч ямар асуудлыг ерөнхий сайд оруулдаг байх уу гэдэг зүйлийг ингээд тодорхой болгоод үндэсний аюулгүй байдлын зүйлийн нарийн бичгийн даргаыг жишээ нь ерөнхий сайд санал болгох ёстой гэдэг хөлбөрч хүртэл байгаа байхгүй. Энийг манай судлаач мөнх сайхан бүр хатуу ихтгэл уншилтгаар надад зөвлөж ирсэн. Гэх зэрэг уг нь ингээ хууль нь бол бэлэн байгаа. Тэгээ одоо энийг одоо тэгэл засгийн газар руу оруулж ирэх улсын хурлын тогтоолтой байгаад байгаа л да. Улсын хурлын тогтоолтой байгаа. 2021 онд хууль зүйн дотоод хэргийн яамн дээр энэ хууль үндэслэлийг боловсруулсан. Та бол төрийн нэр юм байсан баха. Тий. Би яг энэ хуулийг бичсэн үү? Бичсэн. Манай их хүчч байхгүй. Би өөрөө яг гардаж өөрөө бичээд тэгээд бас нэг одоо мэрэгчлэлтэндээ харуулад бас одоо тий үүсгийн алдаа найруулга энэ төр чи бас хүнлэнгийнүүдээр хар дараа нь судлаач мөнх сайханд бас танилцуулж бас үнцүүл ирэх зүгээр нэлээд яадаг гэдэг санал зөвлөмжийг авсан. За үүний дараагаар ингээ олон нийт бол яамнуудаас саналыг аваад ерөнхийлөгчийн институтээс саналыг аваад тэгэл бэлэн болоод зогссон доо. Засаг газар танилцуулаад. Тухайн үед ерөнхийлөгчийн тухай хуулийг боловсруулаад 2021 он баха би тэгсэн чинь 22 онд хавар хилцүүлнэ гэдэг зүйлийг бол тухайн хууль зүйн дотоод хэргийн сайд хэлж ийсэн. Яг ерөнхийлөгчийн хууль дээр ямар зохицуултууд байна вэ гэдэг би тухайн үед сурвалжлага хийж ийсэн. Тэгээд тэр сурвалжлага тантай ярилцсан юм нэг сэргээж харсан. Яг таны хэлдэгтэй холбоотой энэ хоригтой холбоотой асуудлууд байна. Тэр мөнх сайхан докторийн танд зөвлөсөн гэдэг чиг үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаыг ерөнхийлөгчнөөс одоо танилцуулснаар үлдээ санал болгосноор үлдээ ерөнхий сайд гарын үсгийг зурна гэдэг зохицуултууд хүртэл байсан. Тэр бол сонин зохицуултууд их байсан юм байл. Одоо жишээлбэл хамгийн сүүлд ихэд тийм зохицуултыг би байсан гэж санаад байгаа. Монгол Улсын засгийн газрыг огцруулах улсын хурлын тогтоол дээр ерөнхийлөгч хориг тавихгүй байх заалт байсан шиг санагдаад байна. Яг хоригийн асуудал нэрвчилж бол зохицуулагддаг. Яг хөө тэр үйл дээр бол ингээд тодруулчих. Ижөөнөө засгийн газар ч өөрөө улсын хурлаас мандат авч байгуулагдж байгаа байгууллагад хариуцлага тооцож байгаа нь ерөнхийлөгчийн бүр ирэх асуудал, хориг тавих асуудал биш байхгүй. Өөрөө энэ дээр ингээд хориг тавих асуудал байгаад ирэх юм бол эн чинь сүүлдээ ингээд засгийн газар нь ямар нэг байдлаар цаг хожих шаардлага гарвал ингээд ийм институт хоорондын юм явуул явах вэ гэдэг асуудал. Харамсалтай нь бол сая тийм жишээ гарсан. Гэхдээ яг энэ хоригийг бол хилцүүлээгөө буцаад татцсан. Ийм л зүйл байна. Ерөнхийлөгчийн тухай хуулийг үндсэн хуультай нийцүүлэхгүй байгаа бас нэг бий шалтгааныг ерөнхийлөгч 6 жилийн бүр ирэх хугацааг дуусгаад дараа нь юу хийх вэ гэдэг асуудлыг энэ хуулийн дээр тодорхой тусгаж өгсөн. 5 жилийн хугацаанд нам дэлсэхгүй. 5 жилийн хугацаанд намын гишүүнчлээ сэргээхгүй. Гадаад дотоодын хөрөнгө оруулалттай байгууллагад ажиллахгүй гэдэг зохицуултууд байсан. Тийм. Энэ зохицуултууд ерөнхийлөгчийг энэ хуулиа үндсэн хуульд нийцүүлэхгүй байх шалтгаан болоод байгаа юм биш үсттэй. Яг хөө тийм шахуу. Тэгээ яг энийг бол бас одоо шийдэл явах бах. Тэгээд гол асуудал яг ерөнхийлөгч өөрөө нам бос байдаг. Ерөнхийлөгчийн тамгын газар хэсэглээ нам бос байх. Зохицуулж ийн бас яригдчихсэн. За дээрээс нь яг зөвхөн ерөнхийлөгчийн албан тушаалын бүр их дуусгуулсны дараа хязгаарлалтууд яах вэ гэдэг зүйл байна. Одоо ингээд буцаад нэг улс төрдөө орж ирээл ингээл явдаг. Энд чинь төрийн тэргүүний статус шүү дээ. Тэгэхээр энэ өөрөө эргээд бас зохимжгүй маа л гэж үтсэн. Тэгээ бас тодорхой хэмжээний төрийн бүх нууц мэдээлэлүүдтэй харьцаж байгаа учраас гадна дотны компанид ажиллаж болохгүй. Ялангуяа яг төрийн тэргүүний нэг эдийн засгийн баталгаа олгож үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бас зөвлөх гишүүнээр байдаг энэ төр гэдэг энэ зохицуултын хууль дээр бас орж ирсэн. Тэгэхээр бид чинь нөгөө тэгхгүй болохоор нэг ерөнхийлөгч маань гараа явцсан баг энэ тэнгүй бахан лекц уншаал яваад шүү дээ. Одоо тэгээд их орондоо ч ирдэггүй. Ийм байх юм. Нэг ерөнхийлөгч маань буугаал улсын хурлын гишүүн болцсон л байна. Одоо тэгээд мэдэхгүй. Бас нэг ерөнхийлөгч маань гадны байгууллагад тузын гишүүн болцсон юм. За тэгсэн тий. Хөрөнгө оруулалтын компани тузын гишүүн. Ингээд яг энэ нөгөө бидний нөгөө амьдрал дээр байсан л энэ практик кейсүүд дээр л бас дүгнэлт хийгээл яаж одоо бас энэ ард түмний төр итгэлийг нэмэгдүүлэх чиглэлээр юм аа хөл гэдэг зүйлүүдийг ингээд тухайдаа боловсруулсан. Тэгээ ийм байгаа. Зүгээр яг хуу тэр дахин сонгохгүй юу гэдэг дээр ерөнхийлөгч бол байр суурь хэлж ийлээ. Гэхдээ ерөнхийлөгч биш юм аа хэд өөр нэг зарим хүмүүс бас өмнөр нь нэрийн барь яваад байт юм болов. Тэр жишээ нэг маргаа үүсцэн л. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт буюу ялангуяа яг өөрөө чи яриад байгаа тэр хэсэг дээр 92-р үндсэн хуулийн үзэл баримталтай нийцэхгүй байгаа маргаа үүсгэсэн гэдэг. Би жишээ нь итгэмжсэн төлөөлөгч намайг томилсон, би татгалцсан.
ерөнхийлөгчийн 6 жилийн хугацаатай томилох гэдэг заалт дээр тий. Тэгээ би одоо яг эндээс татгалцсан. Би юм дээр оролцож чадахгүй гэдэг хувьдаа хурлын дарга байсан үнд албан ёсны бичгээр би одоо улсын хурлын итгэмж төлөөлөгч ажиллаж чадахгүй нэ гэдээ би чөлөөлөгдсөн баг. Өөрийн бодол үнэт зүйлтэй чинь зөрчилдөд байна гэсэн үг. Тий. Тэгээ би одоо тэгээд энэ олон үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг бас тодорхой төвшөнд хэрэгжүүлэх хэрэгтэй байхгүй. За хоёулаа нэвтрүүлгийн цаг дууссан байна. За ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн энэ хуулийн төсөл болоод бусад асуудлууд дээр өөрийнхөө байр суурийг илэрхийлж дундын бүс ярилцлага нэвтрүүлэгт оролцсон улсын хурлын гишүүн Бүрүүж авын сайн зөрөг танд баярлалаа. За баярлалаа.